Одоо хэд болж байна лээ? 5 болж байна. Бид хоёрыг гарах гад. Ирчлээ. Окей. Бид хоёр ирсэн. Одоо геймээс харж юм аавна гэсэн гэж. Амрын цэцлэг авах гэдэг байна. Сая тэгээд ингагчтэй тарлаа. Игч. Нэмгахтай тарлаа. Хамт нэмслэг юм байна. Дөрөлн суудлаа хамт гэж бодсон чинь биш байсан. Bring the tape around your waist and fasten in front. Pull the loose. За бид хоёр бууцсан явж байна. За одоо яг хайж хаас мэдгүй байна. Тэгээд цааны газар тавьчаад оройн 9-өөс автобусанд суугаад 10 цаг явна. Яа. Тэрнээс өмнө нэг хоолмол идэж мэдээд ганц 2 пм байх. Бид тэнд асуусан байна. Гэтэ ингагч байхгүйсэн бол бид хоёр юу нэг тэр юмнууд мэдгүй л юм байна. Тэгэл дагаал явж. За тэгэхээр бид 3 сая автобусаар хэдэн цаг явсан бол бичсэн 9-өөс суугаад өөрийн одоо 5 өнгөрч байна. Тэгээд одоо болохоор энэчнээсээ юун цох юм шиг байна. Сонгоц юм шиг байна. Нарманд чинь иргээс нармандрыг харах гад явж байна. Би бичлээ явсан байна. За Монголын хой зочид ирсэн бэ. За панганд ирж одоо яах ч юм бэ? Сүүл. За бид яг жинхнээс өөрсөж байгаа resort дээр ирсэн. Одоо check-in хийх гэж байна. Сая худлаагаас байсан. Микрофон марчцаа яг. Бид 3 одоо усанд орчод гарч ирчээд тоолоод чинь усанд орсон чи бүр амар гоё байна. Марлаа үлдсэн мөртөө дэлгүүр.
Бид гурав яг сая энэ Копенгагены төвсгээр хисэж агаад бараг 3-4 тойроо яв. Тэгж жаад одоо энэ Blue Jeans гэдэг газар юм идэж жоохон суух гад ороод ирсэн байна. Одоо өглөөний 1:07 дүнжмж байгаа. Манай хоёр үндэстэн би болохоор юуныхаа барьж байгаа газрынхаа пүүл дээр нь гараад ирсэн байж байна. Дөрөв өглөөний цай. Сонгонтой мөн үү? Third eye. Yeah, it's a huge third eye. Foodie next level, bro. Яг үнэндээ бас бичлэг хийж байгаа мартаа яваад байна. Тэгээ өнөөдөр болохоор бид гурав юм наажуух хийсгээд жоохон амралтын байдалтай байна. Өчигдөр бүр амар гоё партинд явсан. Яг нэг далайн иргэн нэг юм хаттай хэсэг ингээд цаашаа ингээд юм secret юм жижигхэн хэсэгт ингээд болдог зэрэг. Тэр нь бүр ингээд наадтай ингээд хаттай хэсэгтээ бас ингээд жижигхэн бүжгэлдэг хэсэгтэй тэгснэ жижигхэн баартай тэгснэ ингээд цаашаа ингээд гүн ямгуудыг юм санаа фэриний ертөнц шиг заа. Монгол гэж. Yeah. Йоо ямар гоё юм бэ. Yep. Таан. Энэ нөгөө нэг юу? Тай олив гэдэг юм жирэмснэх. Тай олив аа. Олив юм уу? Гэхдээ Таиланд олив. Гэхдээ Монгол хэрэгтэй жоохон стөндөртэй байх юм. Тийм үү? Монгол хэллэгч юм шиг байна тийм.
Өнөр гоё юм биш. Янз бүр. Ой жинслэг. Хурдлаач гэж. Үнэхээр айхад болтой гэхдээ яах. Энэ амсгүй болохгүй шүү дээ. Тийм шүү. Гоё та санагдчих Гарын байна. Оо гоё. Амрах гэдэг амар гоё юм жимсч байгаа юм. Энэ нэг раста хамаас өөр юм. чам байгаа зах юм. Раста Багт мэдтэй те. Би тахгүй. байхгүй. Би наач яг өчтөр өмсөн байхгүй юу? Тийм үү? Гайхаад. Ямар ч минь тийгээгүй. Хоолон дээр ингээд сэргэнж шин. Энэ тэр оливны нэг юм, урангийн нэг юм, Тийм үү? vegetable ногооны нэг тийм олив чинь it's a vegetable. Тэгэхээр энэ ч одоо хитэн хувь гэсэн үг баг. I'm baby grand larceny. I did it all. Бид гурав Каванганаас гараад Котадо ирсэн байна. Тэгээд энэ чи Wind Beach гэдэг газар бухаарлсан. Тэг бухаарлсан гэж энэ захиалсан байсан. Тэгээд нэх гаднаас нь харж марахад бол амар гоё цэвэрхэн газар юм шиг харагдаж байна. So Kavanganda ирсэн байна. Бангкокийнхаа онгоцон суух гад. Яа. Бид гурав Бангкокт ирсэн. Тэгээд энэ болохоор яг манай бид гурийн байрлаж байгаа газар. La Locanda гэж унших юм болов. Тэмнэртэй газар ирсэн. Тэгээд өглөө бүр үүрээр 5-д буугаад тэгээд
чекин хийх гэж бас нэлээд удаан хүлээсэн. Тэгчээд сая жоохон унтаж амарч агаад марлабт хоёр Icon Siam гэд юм том мал эдэмлээ тийш очиж бигнүүд цодоо хоёрт бас уулзсан. Бас нэг анзаарсан юм гэвэл ер нь эндхийн бүх кофенууд амар гоё амттай байсан. Би ерөөсөө ирээд уусан кофений донд нэг ч фейл кофе байгаагүй. Энэ бүгд амар гоё амттай. Энэ Icon Siam гэдэг энэ газар болохоор саяхан ч юм уу би яг түрүү найзуудтайгаа нэг ирсэн. Тэгчээд энэ ч яг нэг юм сувенир жижиг сажиг нь зардаг дэлгүүрүүд байсан. Тэрүүгээр нь яг юм тутаа явж үзье гэж бодоод буцаад ирсэн байна. Тэгээ сая доод давхурт нь юм идчихэд тэгээс нэг Филиппин гэхдээ энэ ч амьдардаг гэд хоёр имээтэй танилцсан. Тэр хөрхөн өөрсдөө авсан зарим маргинаас наваа индээс идээд гэж хэлээд тэгэл Монголоос ирсэн гэдгсэн чинь одоо Монголд амар хүтэн байгаа юу гэж мэд халтмалт юм ярьлаа. Түлэн тасраагүй зүгээр ингээд хааны сүү шиг урдгар. Тэ угаасаа тэр хүн өөрөө хэлсэн шин. Өндрөөсөө энэ одоо улаан number plate-үүд нь бас дека машинууд л хата тий монголоор үгүй мүү? Тийм үү? Тийм бах та. Өнөөдөр болохоор хоёрын маргааш бид Монголоор буцсан. Тэгээд сая оюуч Батаягаас хоригнаас ирсэн. Тэгээд анхлан бид гурван хамт хоол идгээд энэ Central World-ийн доор ирсэн байж байна. And last one, chow head mushroom. Mushroom.
Монголдо ирсэн.